6 дугаар хэсэг. Төгс өчид Бурхан зүүн зүгт бүлэг ялагчдыг аль хэдийн бий болгосон. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа бие махбодтой болон гарч ирж ажиллаж олон сая үнний үгийг илэрхийлсэн. Төгс өчид Бурхан бол эргэн ирсэн эзэн Есүс мөн бөгөөд тэрээр үннийг ашиглан Бурханы гэрээс эхлэх шүүлтийн ажлыг хийсэн. Тэгвэл Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаараа ямар хүмүүсийг төгс болгохоор зорьдог вэ? Библиэд ийхүү зөвгөнсөн байдаг. Чуулгануудад сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсох тун. Ялагчид би Бурханы диваажингийн дунд буй амийн модноос идүүлнэ. Чуулгануудад сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсох тун. Ялагч 2 дахь үхэлд өртөхгүй. Ялагчийг би өөрийн Бурханы сүмдээ баган болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би ялж эцэгтэйгээ хамт синтидэн заларсан шиг надтай хамт миний синтид суухыг ялагчид би сойрхоно. Эдгээр ишлэлээс харахад эцсийн өдрүүдэд Бурхан агуу гамшигын өмнө бүлэг ялагчдыг бий болгохыг хүсдэг. Зөвхөн ялагч болсноор л амийн модны жимснээс идэж, өөрөөр хэлбэл мөнх амийг олж авч Бурханы хаанчлалд орж чадна. Энэ бол ялагчдад өгсөн Бурханы ёроол амлалт юм. Тэд бол Бурханы 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөгөөр эцэст нь олж авсан үр жимс. Тэд бол Бурханы бүтээсэн жинхэнэ хүний загвар. Бас Бурханы таашаалыг хүртсэн хүмүүс юм. Тэгвэл хүмүүс хэрхэн ялагч болдог вэ? Ялагчид ямар байдаг вэ? Ойлгохын тулд Библийн зарим ишлэл болон төгс өчид Бурханы үгийг уншицгаая. Ялагчийг би өөрийн Бурханы сүмдээ баган болгоно. Тэр цаашид тэндээс гарахгүй. Би түүн дээр өөрийн Бурханы нэрийг, Тэнгэрээс миний Бурханаас ирсэн миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ. Би түүн дээр өөрийн шинэ нэрийг бичнэ. Тэднийг Бурхан болон хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас залин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй. Тэд гин зэмгүй билээ. Эдгээр нь асрах гай зовлонгоос гарч ирсэн хүмүүс бөгөөд тэд хурганы цусаар дээлээ угааж цагаан болгосон юм. Зөвхт байдлын төлөө хавчигддаг хүмүүс ёроолтэйе. Учир нь Тэнгэрийн хаанчлал тэднийх билээ. Надаас болж хүмүүс та нарыг доромжилж хяхан хавчиж та нарыг янз бүрээр гүтгэх үед та нар ёроолтэйе. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Асрах гай зовлонгоос гарч ирдэг бүлэг ялагчдыг зүүн зүгээс олж авдаг гэж би өмнө нь хэлсэн. Эдгээр үг ямар утга учиртай вэ? Авахулсан энэ хүмүүс шүүлт гисгээлт, засалт болон элдв янзын цэвэршүүлэлт туулсныхаа дараа л үнэхээр дуулууртай болсон гэсэн утгатай. Ийм хүмүүсийн итгэл тодорхойгүй биш, харин бодиттой байдаг. Тэд ямар ч тэмдэг гайхамшиг, ямар ч хүчит үйлс хараагүй. Сүртэй бичиг үсэг, хоосон сургаал ярьж, гүн гүнзгий ойлголтыг илэрхийлж чаддаггүй. Харин тэдэнд бодит байдал, Бурханы үг байдаг. Бурханы талаарх бодит жинхэнэ мэдлэг байдаг. Ийм бүлэг хүмүүс Бурханы агуу хүч чадлыг илүү сайн харуулж чадах босуу. Ялагч гэж Бурханы нэрлдэг хүмүүс нь Сатаны нөлөөнд ор, Сатаны бүслэлтэд байхдаа, өөрөөр хэлбэл харанхуйн хүчний дунд байх үедээ гэрчлэлдээ бат зогсож, анхдагч итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чадсаар байдаг хүмүүс юм.
Юу ч болж байсан чи Бурхны өмнө цэвэр ариун зүрх сэтгэлээ хадгалж Бурхныг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чадсаар байдаг бол Бурхны өмнө гэрчлэлдээ бат зогсож байгаа бөгөөд үүнийг Бурхан ялагч гэж нэрлэдэг. Эдгээр бичвэр болон Бурхны үгээс бид ялагч болох нөхцлүүдийг ойлгож чадна. Нэгдүгээрт ялагчд бол асар их гай зовлонгоос гарч ирдэг хүмүүс юм. Ямар ч хавчлах бэрхшээл шалгалтыг төвчсөн хамаагүй тэд Бурхны үгийг тууштай уншиж чаддаг. Бүтээгдсэн зүйлийн үүргийг ямар ч гомдлгүйгээр гүйцэтгэж өөхөх хүртлээр Бурхныг дуулууртай дагаж Бурхны төлөө цангинсан сайхан гэрчлэл хийж Бурхныг эзээ хүртэл дагаж чаддаг. Хоёрдугаарт ялагчид Бурхны шин нэрийг мэддэг, хүлээж авсан байдаг. Гуравдугаарт ялагчид хургыг хаашаач явсан дагдаг. Тэд ариун сүнсний ажилтай хөл нийлүүлж Бурхны шин үг ажлыг хүлээн авдаг. Дөрөвдүгээрт ялагчид сатааны залмихийг нэвт харж чаддаг. Тэднийг хинч төөрөлдүүлж чадахгүй. Тавдугаарт ялагчид бол Бурхны шүүлт гисгэлтийг туулж завхарсан зан чанар нь тодорхой хэмжээнд цэвэрлэгдсэн жинхэнэ туршлагын гэрчлэлтэй бүлэг хүмүүс юм. Зөвхөн эдгээр нөхцөлийг хангасан хүмүүс л ялагч болж Бурхны гэрэлд амьдарч Бурхны хаанчлалд ороход зохистой байж чадна. Гамшигын өмнө эзнийг угтан авснаар л бид ялагчд болгуулж чадна. Өнөөдөр төгс хүчит Бурхан бүлэг ялагчдыг аль хэдийн бий болгосон. Тэд хаанчлалын сайн мэдээг түгээхийн тулд бүх зүйлээ орхисон. Тэгэхээр Бурхан анхны бүлэг ялагчдыг хаана бий болгосон бэ? 1. Бурхан зүүн зүгт бүлэг ялагчдыг аль хэдийн бий болгосон. Сэжүүр олохын тулд эхлээд Библийн хэдэн ишлэлийг уншицгаая. Эдгээр нь асар их гай зовлонгоос гарч ирсэн хүмүүс бөгөөд тэд хурганы цусаар дээлээ угааж цагаан болгосон юм. Учир нь нар мандахаас жаргах хүртэл миний нэр харь үндэстнүүдийн дунд агуу байх болно гэж төг түмдийн Йохова айлдаж байна. Аянга зүүнээс сахилж баруун зүгт ч гэсэн гялавдаг шиг хүний хүүгийн эрэлтэнч мөн тийм байх болно. Би өөрийн бүх уулыг зам болгож гол замууд минь өргөгдөнө. Харагтун тэдгээр нь холоос ирнэ. Харагтун тэдгээр нь хойд болон баруун зүгээс мөн Синимийн газраас ирнэ. Том луу буюу бүх ертөнцийг хуурам мэхлэгч диавол сатан гэгддэг эртний могой доош хаягдав. Тэр газар руу хаягдсан бөгөөд түүнтэй хамт тэнгэр элчүүд нь ч доош хаягдлаа. Бичвэрээс харахад эцсийн өдрүүд дэх Бурхны ажлын газар нь дэлхийн зүүн зүгт Бурхныг хамгийн их эсэргүүцдэг улсад Христэд итгэгчдийг хамгийн хэрцгийгээр хавчдаг улсад байдаг. Энэ улс бол харь үндэстэн. Ард түмэн нь Бурханд итгэдэггүй. Бурхныг шүтдэггүй гэсэн үг. Луу бол энэ улсын бэлэгдэл. Энэ газрыг нэгэн цагт Синимийн газар гэдэг байсан. Ах эгч нараа, аль улс эдгээр нөхцөлийг хангаж байна вэ? Тиймээ, энэ улс бол Хятад. Бичвэрт ялагчид асар их зовлонгоос гарч ирэх тухай хэлдэг нь тэд амиа арай ядан авч гарсан гэсэн утгатай. Анхны бүлэг ялагчид бол Хятад дахь Бурхны сонгосон хүмүүс бөгөөд тэд Хятадын коммунист намын харгас хавчлагыг туулж, баривчлагдаж, шоронд хоригдож, эрүүдэн шүүгдсэн. Тэд үнэхээр асар их зовлонгоос гарч ирсэн. Хятад улс дэлхийн зүүн зүгт оршдог. Энэ бол 1.5 тэрбум хүн амтай Бурхангүй үзэлт улс юм. Гэвч нийт хүн амынх нь 4-өөс бага хувь нь
Бурханд итгэдэг нь үүнийг харь үндэстэн болгож байна. Хэрв та баг зэрэг судалж үзвэл Синимийн газар гэдэг нь Хятадыг хэлж байгааг харж болно. Хятад бол лууг бэлэгдлээ болгодог улс бөгөөд Хятадууд өөрсдийгөө лууны үр сад гэж нэрлэдэг. Иймээс Бурхан бүлэг ялагчдыг төгс болгохын тулд эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа Хятадд эхлүүлдэг нь Библийн зөвнөлүүдтэй бүрэн нийцэж байгаа юм. Хятад бол Бурхангүй үзэлт улс юм. Засаглалынхаа эхнээс л Хятадын коммунист нам, католик, христийн болон янз бүрийн бусад шашны итгэл үнэмшлийг улаар нь дарж хориглож эхэлсэн. Хятадын коммунист нам Бурхангүй үзэл материализмд итгэдэг. Хизээж ямар ч аврагч байгаагүй гэж ил тод тунхагласан. Үүний зорилго нь бүх шашны итгэл үнэмшлийг устгаж коммунизмыг хэрэгжүүлж Хятад болон дэлхийг Бурхангүй үзэлд бүс болгон байгуулах явдал юм. Тиймээс энэ нь христийн болон католик шашныг туйлын ихээр үзэн яддаг. Шашны итгэл үнэмшлийг дарах баримт бичиг суртал ухуулгадаа Хятадын коммунист нам, католик болон христийн шашныг ёрын муу гаж урсгал гэж үргэлж яллаж, Библийг гаж урсгалын ном гэж яллан тоо томшгүй олон хувийг хураан авч шатаасан. Мөн гадаадаас Хятад руу илгээсэн тоо томшгүй олон Библийг далайд хайж устган. Гадаадын номлогчдыг хөөн гаргаж, Хятад номлогчдыг шоронд хойрж, дахин хүмүүжүүлж, тоо томшгүй олон Христэд итгэгч болон католик шашинтныг баривчилж харигсаар хавчсан. Хятадын коммунист нам шашны итгэл үнэмшлийг хавчдаг нь дэлхий дээрх хамгийн ширүүн хавчлага юм. Энэхүү дайсагналын үндэс нь Хятадын коммунист нам Бурхны илрэлт ажлыг гүнээ үзэн ядаж айдаг. Түүнчлэн Бурхны илэрхийлсэн үннийг жигшин голдгоос үүдэлтэй. Тиймээс энэ нь Бурхныг дагаж гэрчилдэг бүх хүнийг туйлын ихээр үзэн яддаг. Эцсийн өдрүүдийн Христ төгс хүчит Бурхан үг нь Махотоор илэрсэн номд олон сая үгийг илэрхийлсэн. Бүх шашин урсгал, нийгмийн бүх давхаргын үнэнд хайртай Бурхны илрэлтийг хүсэн эрмэлздэг хүмүүс төгс хүчит Бурхны үгийг уншаад эрх мэдэл, хүч чадалтайг нь үнний илэрхийлэл, үнэхээр Бурхны дуу хоолой мөн гэдгийг нь баталгаажуулсан. Тэд төгс хүчит Бурхны эцсийн өдрүүд дэх ажлыг дараалан хүлээн авч Бурхны сэнтийн өмнө эргэн ирсэн. 20 жилийн дотор их газрын Хятад даяар хэдэн сая хүн төгс хүчит Бурханд хандсан. Сүүлийн жилүүдэд төгс хүчит Бурхны хаанчлалын сайн мэдээ хилийн чанд дах олон улс орон бүс нутагт дараалан тархаж, дэлхий даяар улам олон хүн эцсийн өдрүүдийн хаанчлалын сайн мэдээг хүлээн авч байна. Төгс хүчит Бурхны чуулган хурдцтай хөгжиж өсөж байгаад Хятадын коммунист нам тун их түгшиж байна. Учир нь тэр юунаас илүү Бурхны илрэлт ажлаас Бурхан хүн төрлөختнийг аврахаар ирэхээс айдаг. Тэр ялангуяа үнэн түгхээс төгс хүчит Бурхны үг дэлхий дээр хүчээ авахаас айдаг. Христэд итгэгчид Бурхны илрэлт ажлыг гэрчлэхээс мөн бүх хүн төрлөختөн төгс хүчит Бурхны эцсийн өдрүүд дэх ажлыг хүлээн авч түүний үгээр дамжуулан үннийг ойлгож Хятадын коммунист намын ёрын муу харгас мөн чанарыг нэвт харж эцэст нь зүрх сэтгэлээсээ түүнийг голохоос тэр айдаг. Хэрв тийм зүйл болбол Хятадын ард түмнийг үүрт хянаж, боолчилж, дэлхийг ноёрхох гэсэн Хятадын коммунист намын хорон муу санаархал хуйлдаан бүр мөсөн нуран унах болно. Хятадын коммунист нам дарангуйлагч дэлхмээ хадгалж, Хятадыг Бурхангүй үзэлт бүс болгохын тулд 1991 онд төгс хүчит Бурхан илрэн ажиллаа эхлүүлсэн үеэс эхлэн төгс хүчит Бурхны чуулганы эсрэг өргөн цар хүрээтэй
дарангуйлал баривчилгаа явуулсан. Хятадын коммунист нам төгсөжид бурхны чуулган дах бурхны сонгосон хүмүүсийг хавчдаг нь тун хатуу ширүүн байдаг. Эцсийн өдрүүдэд бурхны аль хэдийн бий болгосон бүлэг ялагчид ийм хавчлага гай зовлон донд бий болсон юм. Бурхан өөрийг нь хамгийн ширүүн эсэргүүцдэг улс болох Хятадд бүлэг ялагчдыг бий болгосныг бид харж байна. Яг л төгс өчид бурхны үгэнд хэлсэнчлэн Йеховагийн ажил нь дэлхийг бүтээх явдал байсан бөгөөд энэ нь эхлэл байсан юм. Ажлын энэ үе шат бол ажлын сүүлч бөгөөд төгсгөл юм. Эхэндээ бурхны ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газраас хамгийн ариун газар дах шин нэрний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь дэлхийг шүүж эрен үеийг төгсгөхийн тулд бүх улс орноос хамгийн бузар заваан оронд хийгддэг. Эхний үе шатанд бурхны ажил хамгийн гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт хийгддэг бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж гэрлийг авчирч бүх хүнийг байлдан дагуулна. Бүх газраас хамгийн бузар заваан харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдаж бурхан байдаг. Тэр бол жинхэнэ бурхан гэдгийг бүх хүн ам хүлээн зөвшөөрч хүн болгон бүрэн үнэмших үед бүхий л орчлон ертөнд даяар байлдан дагуулалтын ажлыг гүйцэтгэхэд энэхүү баримтыг ашиглана. Ажлын энэ үе шат бэлгэдлийн чанартай. Энэ эрен үеийн ажил дуусмагц 6,000 жилийн удирдлагын ажил бүр мөсөн төгснө. Хамгийн харанхуй газарт байгаа хүмүүс байлдан дагуулагдмагц бусад газруудад ийм зүйл болно гэдг нь илэрхий юм. Ийм болохоор зөвхөн Хятад дахь байлдан дагуулалтын ажил утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг бөгөөд хятадууд нь сатан, махан бие, мах цуснаас бүтсэн бүх хүнийг төлөөлдөг. Олон газарт бурхан зөгнсөн. Тэр Синими нутагт бүлэг ялагчдыг олж авна. Дэлхийн зүүн зүгт ялагчдыг олж авна. Тиймээс хоёр дахь удаа бие махбодтой болсон бурхны хөл тавьдаг газар бол ямар ч эргэлзээгүй Синими нутаг. Агуу улаан лууны цагриглан хэвддэг яг тэр газар юм. Тэнд бурхан агуу улаан лууны үр удмыг олж авснаар түүнийг бүрмөсөн ялж шившгэлдэг. Бурхан зовлонд гүний нэрвэгдсэн энэ хүмүүсийг сэрээж, бүрэн сэртлэн сэргээж, манангаас гаргаж, тэднэр агуу улаан лууг олуулах гэж байна. Тэд зүүд нойрноосоо сэрж, агуу улаан лууны мөн чанарыг таньж, бүхий л зүрх сэтгэлээ бурханд өгч, харанхуйн хүчний дараллаас өндийн босож, дэлхийн зүүн зүгт зогсож, бурхны ялалтын баталгаа болж чадна. Зөвхөн ийм маягаар л бурхан алдрыг олж авна. Тиймээс өөрийн ажлын үе шат бүрд бурхны сонгосон байрлал болон хүмүүс түүний ажлын хэрэгцээгээр тодорхойлогддог бөгөөд гүн гүнзгий аж холбогдолтой. Бүгд бүхэн төрлөختнийг аврах зорилготой байдаг. Эцсийн өдрүүдэд бурхны хийдэг ажил бол шүүлд ариусгалтын ажил юм. Түүний зорилго нь үннийг илэрхийлэн хүний завхрал, зөв шударга бус байдлыг шүүж ил болгож хүн төрлөختөнд өөрийн зөвхт, уур хилэнд халдашгүй зан чанарыг илчлэх явдал учраас тэрээр хамгийн гүнзгий завхарсан, өөрийг нь хамгийн их эсэргүүцдэг хүмүүсийг үлгэр жишээ, төлөөлөгч болгон сонгох ёстой. Зөвхөн ийм маягаар л түүний ажил хамгийн сайн үр дүнд хүрнэ. Бүх хүн төрлөختний дундаас хятадууд хамгийн их дарлагдсан
Сатаны завхралд хамгийн их өртсөн. Хамгийн бузар, өөдгүй гэдгийг бүгд мэднэ. Тэд Бурхныг хамгийн ширүүн үгүйсгэж, эсрүүцдгээрээ завхарсан хүн төрлөختний төлөөлөл болдог. Хэрв Бурхан хүн төрлөختний дундах хамгийн бузар, завхарсан хүмүүсийг байлдан дагуулж чадвал бүх хүн төрлөختнийг байлдан дагуулсантай адил юм. Энэ нь хүмүүст Бурханы ариун, зөвхт зан чанарыг харж, эцэст нь түүний өмнө ирж, түүнийг магтах боломж олгодог. Энэ нь Бурханы ажлын ардах мэргэн ухааныг илчилдэг. Хоёр. Эдгээр ялагчид хэрхэн сайн мэдээ түгээж Бурханыг гэрчилдэг вэ? Төгс хүчит Бурхан Хятад дахь илрэлт ажлаараа дамжуулан бүлэг ялагчдыг аль хэдийн бий болгосон. Энэ хүмүүс асар их зовлонгоос үнэхээр гарч ирсэн. Сатанлаг дэглэмийн гарт харгас хэрцгий хавчлагыг төвчсөн ч амиа эрсдэлд оруулан Бурханыг үргэлжлүүлэн дагаж хүчрэхэг цангинсан гэрчлэл хийсэн. Бурханы сонгосон хүмүүсийг харгасаар хавчсан Хятадын коммунист намын гэмт хэрэгүүдийг сайтар баримтжуулсан байдаг. Тэгвэл эдгээр ялагч яг юу туулсан бэ? Бүрэн бус статистик мэдээгээр 2012-оос 2024 оны хооронд дор хаяж 293 ах эгч Хятадын коммунист намд баривчлагдаж, тамлуулж амиа алдсан. 480,000 орчим хүн баривчлагдсан. Мөн хэдэн 10,000 хүн гадаад руу дөрөвхөөс аргагүйд хүрсэн. Баривчлагдсан хүмүүсийн дундаас тоо томшгүй олон хүн эрүүшүүлтийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж эсвэл насан туршийн үр дагавартай үлдсэн. Эдгээр тоо баримт нь төөсөчд Бурханы чуулганы Христэд итгэгчдийг хавчсан Хятадын коммунист намын хавчлагын бодит цар хүрээний хувьд ердөөл мөсөн уулын оройг төлөөлнө. Хятадын коммунист намын хатуу хориг ноцтой дарангуйллын улмаас олон Христэд итгэгч сураггүй алга болж эсвэл холбоо тасарснаар иж бүрэн мэдээлэл цуглуулах боломжгүй болдог. Хятадын коммунист намын харгас хэрцгий хавчлагыг үл харгалзан ах эгч нарын сайн мэдээг түгээх, Бурханд гэрчлэл хийх шийдэмгий байдал нь гойвшгүй хэвээр үлдсэн. Өвдөлт зовлонгийнхоо дунд тэд ялагчдын хуваар тасралтгүй гэрчлэл хийсэн. Их газрын Хятад даяар бүх урсгалаас үннийг хичээнгүйлэн эрэлхийлж, Бурханыг чин сэтгэлээсээ хүсдэг хүмүүс төгс хүчит Бурхан руу эргэн ирж, сая хүн Бурханы ажлыг хүлээн авсан. Бурхан Хятадд бүлэг ялагчид буюу өөртөө нь зүрх сэтгэл, оюун ухаанаараа нэгдсэн хүмүүсийг аль хэдийн бий болгосон. Хаанчлалын сайн мэдээ их газрын Хятад даяар тархаад зогсохгүй, мөн хилийн чанд дах олон улс оронд айлэрт хүрсэн. Бурханы үг, Бурханы нэр хэдэн 10 сая өрхөд төвж, сая хүн төгсөчөд Бурханы нэрийн дор ирсэн. Хаанчлалын сайн мэдээний тархалтаас бид Бурханы төгс хүчнийг харсан. Сатанлаг хүчнүүд хичнээн дураараа дүргэж, Бурханы ажлыг эсэргүүцэхээр хүчээ нэгтгэсэн ч тэдний хичээл зүтгэл эцэстээ талаар өнгөрдөг. Одоо Хятад ах эгч нарын туршлагын гэрчлэлийг үзэж, тэд хавчлага зовлон дунд хэрхэн гэрчлэлдээ бат зогсож, Бурханыг сэтгэл хангалуун байлгадгийг ойлгоцгоё. Энэ бол үзэл сурталын сургалтын курс. Ялангуяа төгсгөжд Бурханд итгэгчдэд зориулагдсан курс байгаа юм. Үндсэн хуулиар шашин шүтлгийг баталгаажуулдаг биш үү? Хууль зөрчөөгүй байхад яагаад баривчилж байгаа юм? Засгийн газар шаардлагатай ямар ч төлөв сэгдүүлнэ. Бид улсын өнцөг болон бүрд боловсрал засан хүмүүжүүлэх төв нээлээ. Бурхан шүтдэг сэтгэлгээг чинь арилгаж, марксист бурхангүй үзэлтнүүд болоход чинь тусал маар байна. Төгс хүчит Бурханд итгэх нь чамд ямар ашигтай юм бэ? Хүмүүсийг сатан гүн гүнзгий завхруулсан учраас бид бүгд Бурханыг үгүйсгэж эсэргүүцдэг. Төгс хүчит Бурханд итгэснээр л бид нүгэл сатаны нөлөөнөөс ангиж ирч
Бурхны авралыг хүртэж, Бурхны бэлдсэн үдсгэлэнтэй сайхан газарт хүрч чадна. Чи төгс хүчит Бурхныг аврагч гэж байна. Тэр байж боломгүй зүйл. Интернационал юу гэдэг вэ? ертөнцийг аврагч гэж хэзээч байдгүй гэдэг шүү дээ. Танай чуулган эгэл хүнийг бурхан гэж шүтэж дагдаг. Үнэндээ та нар зүгээр л хүнд итгэдэг. Төгс хүчит бурхан л үннийг илэрхийлж хүмүүсийг аварч чадна. Би махбодтой болсон бурханаас өөр ямар ч алдартан агуу хүн үннийг илэрхийлж чадахгүй. Бид төгс хүчит бурханы бүх үнэн үгийг сонссон. Бурханы дуу хоолой мөн учраас ертөнцид ирсэн жинхэнэ аврагч мөн гэдгийг бид мэддэг. Чи үнэхээр зөрүүд юм аа? Энд дэрсэн л бол чи хүсэхгүй алаач засан хүмүүжих ёстой. Тэгэхгүй бол шоронд ордог юм. Хятадын коммунист нам засгалдаг газарт тэднийг дуулууртаа дагалгүйгээр амьд үлдэх аргагүй. Бурханд итгэгчид шоронд үнэхээр аимшигтай зовдөг. Зарим нь бүр тэнд үхсэн. Ван пастора 90 үеүүдийн туршид эзнийг дагсан ариун хүмүүс баривчлагдж тэрч бүхэл амиа өгсөн. Энэ бол зөв шударгын төлөө хавчлага. Эзэн Есүс ингэж хэлсэн. Загалмайгаа өрөөд миний араас дагдаггүй хүн миний хувьд зохистой нэгэн биш. Шэр бүхэн үзэхгүй бол чи томатоо байж сурахгүй нэ. Чуулганы дотор мэддэг бүх зүйлээ над хурдан хэл. Бурхан минь, үүнийг би үнэхээр төвчж чадахгүй. Намайг хамгаалаач те. Хүмүүс амиа золиослоход бэлэн байх үед бүх зүйл ялахгүй болж хэнч тэднийг дээлж чадахгүй. Амнаас илүү чухал зүйл гэж юу байх юм бэ? Хэлдэ гэртээ хармаар байна уу? Шоронд ормоор байна уу? Би аврагч төгс хүчит бурхныг хүлээн авч завхарсан хүн төрлөختнийг аврах замыг олцоход үүнийг орхиж чадахгүй. Тэр олон жилийн ял сонсож хичнээн их зовлооч бурхныг би эцсээ хүртэл дагна. Энэ миний сонголт. Янги, чи бурханд итгэж сайн мэдээ номлосон гэмт хэрэг ойлгож байна уу? Бурханд итгэж сайн мэдээ номлох нь хууль ёсных. Би ямар ч хууль бус зүйл хийгээгүй. Аврагч ирсэн. Гарч ирээд ажиллаж байгаа. Тэр бол төгс хүчит бурхан. Ямар аврагч? Энэ дэлхийд аврагч хаана угаа юм? Аврагч гэж хизээж байгаагүй. Коммунист нам бол бүх шүтлгийг эсэргүүцдэг. Марксист, Ленинист бурхангийн үзэл нам юм. Бурханы үгийг уншиж чадахгүй өдөр бүр маш хэцүү байдаг. Агуу улаан лууны газар нутагт өөрийн ажлыг явуулах нь бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан бурхан өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж өөрийн мэргэн ухаан гайхалтай үйл хэргийг харуулдгийн дээр энэ бүлэг хүнийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг. 4 жилийн хугацаанд анх удаа бурхны үгийг сонссон миний энэ байлаа. Сүүлийн үед миний биеийн байдал улам бартаж энэ шоронд өгөх үе гэж үргэлж санаа зовж байна. Хой, Жиляна. Энэ бурхны үг. Ажлын энэ үе шатанд биднээс туйлын их итгэл, хайр шаарддаг. Бид болгоомжгүй байвал бүдрэх боломжтой. Учир нь ажлын энэ үе шат өмнөх алхмуудаас өөр. Бурханы төгс болгож буй зүйл нь нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй хүн төрлөختний итгэл юм. Бурханы хийдэг зүйл бол үгийг итгэл, хайр, ам болгон хувиргах явдал. Бүгд жагс шалгалт. Хой, чи юу хийгээд байгаа юм бэ? Нэгж.
Энэ чамд энэ бичгийг өгсөн. Хараад ид. Энэ шоронгийн бусад хэсгийн итгэгчдтэй байн холбогддог. Янгий. Гоянаас хөдөлтөрлөө. Бүх юмыг сайн нэгжээрэй. Бичиг дамжуулна гинэч. Аваад яв. Бичиг дамжуулж зөвлөх гинэ. Надад бурхны үг байсаар байгаа. Чамд авах зэрэг байна уу? Хавья. Энэ хүн төрлөختөн бүтээгчийн дуудлагыг сонсож бүтээгчийн дуу хоолойг сонсгол юм бол энэ дуу хоолойны их усврийг олж тогтоохоор яаран босох болно. Энэ хүн төрлөختөн бүтээгчийн дүрийг харгал юм бол Бурханд өөрийгөө зориулахын тулд өөр юу ч хайхрахаа болж бүх зүйлийг орхиж тэрж байтугай өөрийн амийг түүний төлөө зориулах болно. Ли Чанши Христийн шашны номнуудыг явуулдаг зоригтой юм. Итгэвч бид зүгээр л зөв замаар явах гэж хичээж Бурхны үгийг уншдаг. Яагаад засгийн газар биднийг зүгээр байлгадаг юм бэ? Энэ номнууд хаанаас ирснийг чи коммунист намын эсэргүүцдэг бухан хууль бус. Намын бодлого, намын хууль ийм байдаг юм. Харалт. Ээж аав чи явуулсан хүнжил. Бүү урам хугар. Бүү сул дорой бай. Би чиний хувьд альвааг тодорхой болгоно. Хаанчлалд хүрэх зам тэмч дардан биш. Би жинхэнэ Бурханд итгэдэг. Түүнээс хизээч урвахгүй. Охин чи хаана байна? Танай охин нас болсон. Ээж яагаа вэ? Манай гэр бүлийн итгэл маш сайхан зүйл байсан. Ийм юм болчих гэж. Чи явахгүй болохгүй. Зээгчийг бусдад хамт барьжилж гэж. Яолын ихчийг цаг тамар цатад алчихсан байна. Хятадд нам дагах нь амьд үлдэх цорын ганц арга. Бурханд итгэх ер боломжгүй. Бурхан минь намайг хамгаалаач те. Тэгвэл би энэ хар дарсан зүүдний туршид хүчтэй эрд зоригтой байж таныг эцсээ хүртэл дагаж чадна. Бидний сая үзсэн зүйл бол ердөөл товч дүр зураг. Хэдхэн ах эгчийн түүхийг л харуулж байна. Бодит байдал дээр ийм түүх хэдэн мянгаараа бий. Тоотомшгүй олон ах эгч нар Хятадын коммунист намын харгас хавчлагыг твжиж, Бурхны төлөө хүчрхэг гэрчлэл хийсэн. Тэд үхэн үхтлээ төгсөчд Бурхныг дагахаа тангаргалсан. Ямар ч сатанлаг хүч тэднийг ялж чадахгүй. Энэ хүмүүс Бурхныг дагахын тулд амиа эрсдэлд оруулахад бэлэн байж, эцсээ хүртэл түүнд үнэнч хэвээр үлддэг. Хинч тэднийг төөрөлдүүлж чадахгүй. Хинч тэднийг ялж чадахгүй. Энэ бол төгсөчд Бурхны бий болгосон бүлэг ялагчид юм. Ялагчдын гэрчлэл бол үхэлдээ нүур тулсан ч гуйвшгүй итгэлийн гэрчлэл юм. Баривчилгаа хавчлагтай тулгарх үедээ тэд Бурхны төлөө гэрчлэлдээ бац зогсохын тулд бүх зүйлээ эрсдэлд оруулдаг. Энэ л тэднийг ялагчд болгодог. Тэд бол сатааны өмнө ийм хүчтэй, цангинсан гэрчлэл хийж чаддаг хүмүүс.
Эдгээр гэрчлэл нь жинхэнэ бөгөөд онлайнд байршуулсан. Хинч хэдийдэж үзэх боломжтой. Эдгээр ялагч төгсөгчд Бурхны ажлыг гэрчлэхийн тулд амиа эрсдэлд оруулж, Бурхан Сатаныг аль хэдийн ялж, ялагчд бий болж, Бурхны агуу ажил биелсэн гэдгийг бидэнд харуулдаг. Сатанлаг дэглэмийн зүгээс ийм ширүүн дарангуйлал баривчилгаа хор хөнөөл учруулж байхад энэ бүлэг хүмүүс яагаад дийлдэж устгадаагүй юм бэ? Эрх баригчдад эрен сурвалжлагдаж байгаа ч гэсэн яагаад ийм олон хүн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгсээр байна вэ? Учир нь Бурхны илэрхийлсэн олон үнэн тэдний зүрх сэтгэлд үндэслэсэн. Энэ хүмүүс төгсөгчд Бурхан бол цор ганц жинхэнэ Бурхан гэдгийг зүрх сэтгэлдээ баталсан тул Сатанд бууж өгснөөс үххийг илүүд үздэг. Тийм учраас тэд гэрчлэлдээ бат зогсож чаддаг. Бурхны үгийн шүүлт гисгэлтийг туулснаар тэдний завхарсан зан чанар ариусгагдсан. Төгсөгчд Бурхны үг тэдний ам болж ам зан чанарыг нь өөрчилсөн. Тийм учраас тэд ийм туршлагын гэрчлэлтэй байдаг. Хятадын эрх баригч нам төгсөгчд Бурхны чуулганыг дарах довтлохын тулд асар их хүн хүчний нөөц бүр зэвсэгт цагдаа нарыг ч дайчилсан. Ямар ч урсгал ийм дарангуйллыг тэсвэрлэж чадахгүй. Ямар ч байгууллага амьд үлдэхгүй байх байсан. Хүний логикоор бол төгсөгчд Бурхны чуулган аль эрт оршин тогтнохоо болох ёстой байсан. Гэсэн хэдий ч энэ нь тисэж үлдээд зогсохгүй, цэцэглэн хөгжиж, хаанчлалын сайн мэдээг дэлхийн улс орнуудад түгээсэн. Үүнийг хүний хүчээр хийж чадах уу? Хэрхэвч үгүй. Ялагчдын эдгээр гэрчлэл нь эцсийн өдрүүд дэх Бурхны илрэлт ажлын хөдөлшгүй нотлохоо юм. Эдгээр нь Бурхан Сатаныг ялж, хүн төрлөختнийг аварсны баталгаа мөн. Үүнийг хинч үгүйсгэж чадахгүй. Няцааж бүрч чадахгүй. Өнөөдөр бүх улс үндэстний нийгмийн бүх давхаргын хүмүүс, эзний эргэн ирэлтийг хүсэн эрмэлздэг хүмүүс эцсийн өдрүүдэд Бурхны илэрхийлсэн үннийг уншиж, эдгээр ялагчдын гэрчлэлийг үзсэн. Тэдний сэтгэл ихэд хөдөлж, тэдгээрээс Бурхны жинхэнэ ажил болон илрэлтийг таньж мэдсэн. Олон хүн баяртайгаар ийн хашгирдаг. Эзэн Есүс үнэхээр эргэн иржээ. Төгсөгчд Бурхан ингэж хэлсэн байдаг. Магадгүй та бүхэн эдгээр үгийг санаж байгаа байх. Учир нь цаг зүрийн хөнгөн зовлон маань бидэнд зориулан алдрын мөнхийн жинг үлэмж арвин болгодог. Урд нь та нар бүгд энэ үгийг сонссон адлаа. Хинч энэ үгийн жинхэнэ утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн бодтой ач холбогдлыг та нар сайн мэднэ. Бурхан эцсийн өдрүүдэд эдгээр үгийг биелүүлнэ. Эдгээр нь агуу улаан лууны цагирлан хэвтэж байдаг газар нутагт харигсаар хяхан хавчигдсан хүмүүс дээр нь биелэх болно. Агуу улаан луу Бурхныг хавчдаг. Бурхны дайсан тул энэ газар нутгийн хүмүүс Бурханд итгэх итгэлээсээ болоод доромжлол хавчилгад өртдөг бөгөөд үүний үр дүнд эдгээр үг энэ бүлэг хүмүүс та нар дээр биелдэг. Бүү урам хугар, бүү сул дорой бай. Би чамд альвааг тодорхой болгоно. Хаанчлалд хүрэх зам тиймч дардан биш. Юу ч тийм энгийн биш. Чи ёроолуудыг амархан авахыг хүсдэг. Тийм биз дээ? Өнөөдөр хүн бүр гашуун шалгалттай нүур тулна. Тийм шалгалтгүйгээр намайг хайрлах зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй бөгөөд намайг гих жинхэнэ хайргүй байх болно. Эдгээр шалгалт багахан орчин нөхцөл төдийхнөөс бүрддэг байсан ч гэсэн хүн бүр тэдгээрийг туулах ёстой. Ердөө шалгалтын хүч нь ялгаатай байх болно. Миний гашуун зовлонг хуваалцдаг хүмүүс миний жаргалыг гарцаагүй хуваалцна. Энэ бол миний амлалт, та нарт өгөх миний ёроол.
Эцсийн өдрүүдийн ажилд биднээс туйлын их итгэл, хайр шаарддаг бөгөөд бид өчүүхэн л болгоомж алдвал бүдрэх боломжтой. Учир нь ажлын энэ үе шат өмнөх алхмуудаас өөр. Бурхны төгс болгож буй зүйл бол нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй хүмүүсийн итгэл юм. Бурхны хийдэг зүйл бол үгийг итгэл, хайр, ам болгон хувиргах явдал. Хүмүүс олон зуун цэвэршүүлэлт туулсан хэмжээнд хүрч Йовоос илүү итгэлтэй болох ёстой. Энэ нь тэднээс асар их зовлон, элдв янзын тамлалыг тэсвэрлэж Бурхнаас хизээж салахгүй байхыг шаарддаг. Тэд үхэн өгтлээ дуулууртай байж Бурханд асар их итгэлтэй байх үед Бурхны ажлын энэ үе шат гүйцэлддэг. Бурхны үгэл хүмүүст итгэл хүч чадал өгсөн. Энэ бол ариун сүнсний ажлын үр дүн. Бурхны илрэлт ажилгүйгээр хинч энэ гүнзгий завхарсан бүлэг хүмүүсийг удирдах, сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлж, ялалтын гэрчлэл хийлгэж чадахгүй байсан. Төгс хүчит Бурхан бол үнэхээр эргэн ирсэн эзэн Есүс мөн гэдгийг энэ нь бүрч тодорхой болгодог. 3. Шүүлтээр ариусгагдсан тухай туршлагын гэрчлэлүүд. Төгс хүчит Бурхны үгийн удирдамж доор Бурхны сонгосон хүмүүс Хятадын коммунист намын засгийн газрын хавчлагыг төвчсөн. Гэсэн ч тэд үхэн өгтлээ Бурханд үнэнч хэвээр үлдэж Бурхныг хизээж үгүйсгэлгүй хүчтэй цангинсан гэрчлэл хийсэн. Энэ нь сатаныг ялсан ялалтынх нь баттай нотолгоо болдог. Гэсэн хэдий ч Бурхны бий болгосон ялагчид бол зөвхөн агуу улаан лууны өмнө Бурхны төлөөх гэрчлэлдээ бат зогсдог хүмүүс биш юм. Илүү чухал нь тэд бол сатаны нөлөөг ялж, сатаны завхарсан зан чанарыг хайж, үннийг өөрсдийн ам болгон олж авсан хүмүүс юм. Тэд үнэн зарчмын дагуу ярьж, уйлдэж, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлс нь өөрчлөгдөж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулдаг. Энэ бол жинхэнэ ялагчид, Бурхнаар үнэхээр авруулсан хүмүүс юм. Энэ ялагчдын туршлагын гэрчлэлүүд бүгд онлайнд нийтлэгдсэн. Үүнд үнэнч шудраг хүн болох тухай гэрчлэл, бие тоосон ихэрхүү занг хаях тухай гэрчлэл, атаархлыг шийдвэрлэх тухай гэрчлэл, Бурхны зөвхт зан чанарыг мэдэх тухай гэрчлэл, Бурхныг дуулууртай даах тухай гэрчлэл, шалгалт гай зовлон туулах тухай гэрчлэл гэх мэт. Хэдэн мянга гаруй туршлагын гэрчлэлийн видео багтдаг. Тоо хэмжээ, сүнслэг гүн гүнзгий байдлын хувьд эдгээр гэрчлэл нь ямар ч урсгалт байдгаас давж гардаг. Агуулга нь янз бүрийн шашны урсгалт байдаг зүйлээс ялгаатай. Учир нь эдгээр гэрчлэл нь тэдний хийж чадахгүй зүйл юм. Янз бүрийн шашны урсгалд ихэнх гэрчлэл нь Бурхны нэгүүлслийг эдлэх, эсвэл түүний ёроолыг хүлээн авах тухай байдаг. Учир нь тэнтхийн хүмүүс төгс хүчит Бурхны эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн аваагүй. Тэд төгс хүчит Бурхны эцсийн өдрүүдэд илэрхийлсэн бүх үннийг хүлээн аваагүй. Эцсийн өдрүүд дэх Бурхны шүүлт гисгээлтийг бүрч туулаагүй. Тиймээс тэдэнд ам зан чанарын өөрчлөлтийн гэрчлэл байдаггүй. Зөвхөн энэ бүлэг эцсийн өдрүүдийн Христ болох төгс хүчит Бурхнаар удирдуулсан хүмүүс л Бурхны өмнө хүргэлдэж агуу цаан сэнтийн шүүлтийг туулсан. Энэ үйл явцаар дамжуулан тэдний завхарсан зан чанар аажмаар ариусгагдж байна. Тэд хувийн туршилгаа ашиглан эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн шүүлт аль хэдийн ихэлснийг гэрчилдэг. Төгс хүчит Бурхан эцсийн өдрүүдэд бүлэг ялагчдыг аль хэдийн бий болгосон. Одоо туршлагын гэрчлэлийн нэг видео үздэцгээе. Энэ нь Бурханы сонгосон хүмүүс түүний шүүлт гисгээлтийг хэрхэн туулж, энэ үйл явцаар дамжуулан нүгэл нь хэрхэн цэвэрлэгддэг талаар илүү тодорхой ойлголт өгөх болно. Хамтдаа видеог үздэцгээе. За тэгвэл би юуг үзэж туулж мэдснээ ярьж өгье.
Өмнө нь би шашин дэх эзэнд итгэдэг байлаа. Сүүлд нь шашны нийгэм хэтэрхий эзгүүрч байгааг, ариун сүнсний ажлын үнэрч үгүй болохыг харсан юм. Иймээс би үнэн замыг хайж эхэлсэн. Эцэст нь би Бурхны дуу хоолойг сонсоод эцсийн өдрүүд дэх Бурхны ажлыг хүлээн авсан. Бурхны эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг 10 гаруй жил туулсан. Иймээс би зарим үннийг ойлгосон юм. Ялзарлынхаа үннийг хараад би үнэхээр ихэрхүү, бие тоосон байснаа таньж мэдсэн. Би алдар нэр, байр суурь, хүмүүсийн магтаал дуртай байснаа мэдсэн. Эзэнд итгэхдээ би их л шаргуу байлаа. Библийн мэдлэг, шашны онолоор өөрийгөө зэвсгэлэхийг би хичээсэн. Библийн зарим мэдлэгийг олж авч хаад би үннийг ойлгож, амийг олж авсан гэж бодсон. Бүр Бурхныг ч мэдчихлээ гэж надад санагдсан. Эзний төлөө зарцуулах хаа сайгүй номлох чадвартай маань хослоод би элт бие сайн авч явж байлаа. Би өөрийгөө эзэнд хамгийн их хайртай, эзний зүрх сэтгэлийг хамгийн их дагдаг учраас Тэнгэрийн хаанчлалд орж шагнагдах нь тодорхой гэж бүрэн итгэж бодсон. Эндэр дээрээс номлол айлдаж хүмүүсийн бишрлийг авах чадвараараа би онцгой гэж өөрийгөө боддог байлаа. Тэгээд ч зогсохгүй өөрөө юу ч хэлээгүй байхад хүмүүс намайг эзэнд үнэнч хайртай гэж хэлэхэд нь би аль хэдийн үүнийг хүртэх гавьяатай хүн юм гэж өөрийгөө эндүү боддог байсан. Би ийм ихэрхүү зан чанартай байж өөрийгөө ялзарч байгаагаа анзаарч мэдэхгүй амьдрсаар ирсэн байсан юм. Шашны нийгэмд эзэнд яаж итгэж байсан талаарх миний үнэн түүх ийм юм. Төгс хүчит Бурхны эцсийн өдрүүд дэх ажлыг хүлээн авсны дараа Бурхны үгийг өдөр бүр уншиж байгаа учраас зүрх сэтгэл маань илүү гэгээлэг болсон. Төгс хүчит Бурхны үг бүр үнэн, маш практик болохыг би харсан билээ. Энэ нь миний амийн болон сүнсний хэрэгцээг хангасан. Төгс хүчит Бурхны эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил бол үнэн хэрэгтээ бидний хувьд цэвэрлэгээ болон аврал хүлээн авах цорын ганц зам юм. Төгс хүчит Бурхны үгийн зааврын дор би үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийн төвшөнд очтол эдвэхтэй ажиллах болсон. Удалгүй Бурхан намайг чуулганыг удирдуулахаар дэвшүүлсэн. Тиймээс ариун сүнсний ажлаас болж чуулганы ажил сайжирсан учраас ахан дүүс маань намайг тэр хэрээр хүндэлж байлаа. Бардам бие тоох занд өөрийн эрэхгүй автаж өөрийгөө Бурхны гэр бүлд шаардлагатай авьяас чадвартай юм байна гэж бардам бодох болсон. Яванда үүргээ гүйцэтгэж байхдаа миний эдэж уудаг Бурхны үг улмал ховордож Бурханд найдах маань улам багассан юм. Би ихэвчлэн ахан дүүсийнхээ өмнө болж л өгвөл гайхуулж бусдад хүндлүүлэхийн дон туссан байсан. Чуулганы асуудлаар ахан дүүсийн ухаалаг зөвлөгөөгч би сонсгоо болсон юм. Би дур зоргоороо бие тоосон дээрлэхүү тоомжиргүй болж байсан юм. Номлол хийх үедээ ахан дүүсээ би байнга шүүмжилж, дорд үзэж тэднийг мэдлэггүй, тааруу хэв чанартай гэж боддог байв. Би бүхэлдээ ихэрхүү хуурамч, ямбтай, сатаны зан чанараар амьдарч байсан юм. Сүнс минь өөрийн ирэхгүй, улам харанхуй болж байв. Залбирал маань Бурханд хүрэхгүй, номлолд маань ариун сүнсний гэгэрэл дутаж байсан юм. Чуулганы ажил онц үр нөлөөгүй байв. Иймээс зүрх сэтгэл маань асар хөндөр болж би Бурханд залбирч Бурхны үгээс үннийг хайж эхэлсэн.
Би төгс хүчит Бурхны үгийг харсан. Түүнийг та нарт уншиж өгье. За, тэгье. Чам дэх ариун сүнсний багахан ажил намайг гэсэн чиний хүндлэлийг орлож чадна гэж чи бодож байна уу? Тэнгэрийг дуудан хашгирснаар гэгэрэл олж авсан гэж чи бодож байна уу? Чи ичхүүрийг мэдэхгүй юм. Чи бол маш үн цэнэгүй. Чиний сайн үйл хэрэг Тэнгэрийг хөдөлгөж, энэ нь чамайг онцолсон бөгөөд чамайг уран үхтэй болгосон төрөлхийн авьяас бэлгийг чамд хайрлаж, бусдыг хуурч, намайг хуурах боломжийг чамд олгосон гэж чи бодож байна уу? Чиний ухаалаг байдал хичнээн дутмаггүй. Чиний гэгэрэл хаанаас ирж байгааг чи мэдэх үү? Хэний хоолыг идэж өсснөө чи мэдэхгүй гэж юу? Чи ямар мэс чанаргүй юм бэ? Та нар өөрийн үн цэнийг Тэнгэрээс дээш тавихгүй байснын дээр үүний оронд өөрийгөө Бурхныг хайрлахаар ирж хайдаг тэдгээр ухаалаг хүмүүсийн хамгийн муугаас нь ч дорд хэмээн үз. Өөрийгөө бусад бүх хүнээс нэг төө доогуурт үзэх нь та нарын орох учиртай зам юм. Яагаад өөрийгөө маш өндөр тооцно гэж? Яагаад өөрийгөө тийм өндрөөр үнэлнэ гэж? Амийн урт аянд та нар эхний хитгэн алхмал хийсэн. Та нарын харсан зүйл бол бүхэл бүтэн Бурхан биш, зөвхөн Бурханы гар юм. Та нар Бурханы ажлын илүү ихийг харж, өөрсдийн орох ёстой зүйлийг илүү их нээх ёстой. Учир нь та нар хэтэрхий бага өөрчлөгдсөн билээ. Хүнийг хүн болгож, зан чанарыг өөрчлөхдөө Бурханы ажил хэзээж зогсдгүй. Учир нь тэд хэтэрхий олон талаар дутмаг бөгөөд түүний тогтоосон стандартаас хамаагүй хол байдаг. Иймээс Бурханы нүдэнд та нар үүрд түүнд таалагдах маш цөөхөн элементийг агуулсан дөнгөж төрсөн нэрэ хүүхдүүд байх болно. Учир нь та нар бол ердөө Бурханы гардах бүтээлүүд билээ. Хэрвээ хүн бардам маадгар зантай болвол Бурхан дургуйцахгүй гэж юу? Өнөөдөр та нар Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна гэдэг нь та нарын махан биетэй хамаатайгаар хэлэгдсэн. Гэхдээ Бурханы эсрэг тэмцэлснээр та нар дэвжин дээр үргэлж ялагдах болно. Хүний махан бие хэзээж ялалтыг мэдээгүй. Зөвхөн ариун сүнсний ажлаар л дамжуулан хүн давуу талтай байх боломжтой. Бурханы үг зүрх сэтгэлийг манд нэвтэлсэн юм. Миний эхэрхүү уг чанарыг элен далангүй илчилсэн. Би эмээсэн ичснээсээ болоод чичирч байлаа. Энэ хугацаанд юу хийснээ өөрийн эрэхгүй эргцүүлэн бодоход хүрсэн. Хийсэн ажлынхаа багахан үр дүнд сагсан би өөрийнхөө хэн болохыг мэдэхгүй. Би сагсуу их зантай байсан. Ахан дүүсээ сөрөг, сул дорой байдалд байхыг хараад би тэдэнд тусалж дэмжээгүйгээр барахгүй. Дорд үзэн басаж тэднийг улам сөрөг бодолтой болгосон юм. Тэр үед л би сатааны зан чанарыг илчилж байснаа ойлгосон. Би ахан дүүсээ үнний бодит байдалд ороход яаж дагуулж чадах вэ? Би ёрын муу зүйл хийж Бурханыг эсэргүүцсэн. Би гэмшсэндээ Бурханы өмнө нүрээрээ газар үнэн мөргөж хийсэн зүйлдээ өөрийгөө жигшгээс өөр аргагүй болсон. Зөвхөн Бурханы ерөөл нэгүслэр хэнч чадвартай байж ажилда амжилт олж чадна. Хүнд өнгөрөөд байхаар юм байхгүй шүү дээ. Гэвч би өөрийгөө сайн хэв чанартай, чадвартай гэж итгэж бүх гавьяаг өөртөө авч Бурханы алдар сууг булан авч ичгэвтэр ачаасан.
Би Бурхны өргөлт болон ариун сүнсний ажлыг эдэлж байсан ч Бурхныг өргөмжилж Бурханд гэрчлэл хийгээгүй. Оронд нь би өөрийн ирэхгүй алдар нэр байр суурь хөөцөлдсөн. Надад хүн чанар эрүүл ухаан үлдсэн байж юу? Би үнэхээр Бурхны өмнө амьдрах үн цэнгүй байсан юм. Энэ удаа шүүлт гисгэл туусныхаа дараа би Бурхны зөвхт чанар бол халдашгүй гэдгийг гүн ойлгосон юм. Би зүрх сэтгэлдээ Бурхнаас эмээсэн. Түүнчлэн би сатааны ихэрхүү уг чанарынхаа талаар зарим нэг ойлголттой болсон. Би өөрийгөө зүрх сэтгэлээс жигшиж хараасан. Би үннийг эрэлхийлж, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлж эхэлсэн. Би Бурхны шүүлт гисгэлд харьцалт засалтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байсан. Удалгүй би ариун сүнсний ажлыг дахин олж авч надад зориулсан Бурхны өршөөл авралыг харсан. Яг ийм байдлаар би Бурхны шүүлт, гисгэлд, цээрлүүлэлт, сахилгажуулалтыг үргэлжлүүлэн туулсан. Бурхны ариун, зөвхт, халдашгүй зан чанарын талаар ойлголт авах тусмаа би сатаанлаг зан чанар, уг чанараа улам тодорхой харж чадсан ба Бурхнаас эмээх зүрх сэтгэлтэй болсон доо. Миний ихэрхүү зам багасаж илүү үнэнч даруухан хэм маягаар амьдрах болсон. Үүргээ гүйцэтгэж байх үедээ би Бурханд очиж байнга залбирах болсон. Ажлын үр нөлөө гармагц би алдар сууг Бурханд өгөх болсон. Ахан дүүстэйгээ ярих үедээ би ухамсартайгаар Бурхныг өргөмжилж, Бурханд гэрчлэл хийж, мөн өөрийнхөө муу муухай бүхнийг нээж чадсан юм шүү. Түүнээс хойш би ахан дүүсийнхээ саналыг хүлээн авдаг болсон. Төгс хүчит Бурхны үгийн шүүлт гисгэлтийг туулсны дараа миний мэс чанар эрүүл ухаан аажимдаас эргэсэн юм. Би хэвийн хүний дүр төрхийг улам бүр олж авч байгаа. Авралын хаан төлөө төгс хүчит Бурханд талархая. Амен. Энэ бол жинхэнэ практик гэрчлэл байна. Бид үүнээс сургамж авлаа. Би эзэнд олон жил итгэсэн боловч өөрийнхөө тухай үнэндээ тийм ч их мэддэггүй байсан. Эзний төлөөх олон жилийн ажил зовлонгоо бусдын өмнө гайхуулах, сайрхах хэрэгсэл болгон үргэлж боддог байсан. Би зовлон сайн зан авираа сайхан гэрчлэл болгон ашиглаж түүнийгээ ахан дүүстэй үргэлж ярьдаг байсан. Тэгээд ахан дүүс маань намайг хүндлэх үед би баясаж бие тос эзнийг ирмэгц хамгийн түрүүнд шагнагдаж өрөвдөх хүмүүсийн нэг яах аргагүй би гэж өөрийгөө бодож байлаа. Тиймээс таны гэрчлэлийг өнөөдөр сонсоод би маш их хичлээ. Миний амьдран харуулсан эдгээр гэрчлэл гэж нэрлэгдэх зүйлс бүгд ихэрхүү өөрийгөө өргөсөн сатааны зан чанар байгаагүй гэж үү? Чин ахын дуршлаг гэрчлэл надад сургамжтай санагдлаа. Хэрвээ төгс хүчит Бурхны эцсийн өдрүүддээ шүүлт гисгэлтийг туулсан бол би ч гэсэн цэвэрлэгээ өөрчлөлтийг хүлээн авахгүй гэж үү? Тэр хүн шүүлт гисгэлтийг хүлээн зөвшөөрснээр бид ариун санагдах болно. Төгс хүчит Бурхны эцсийн өдрүүддээ шүүлтийн ажил нь хүнийг цэвэрлэж аварч чадах юм шиг санагдаж байна. Тийм ээ. Энэ бол үнэхээр Бурхны илрэлт ажил юм. Амен. Төгс хүчит Бурхан бол эзэн Иесусийн 2 дахь ирэлт. Амен. Бурхан талархъя. Бид цэвэрлэгээ авралыг хүлээн авч Тэнгэрийн хаанчлалд орох нь уран зөгнөл байхаа болж харин хүрэх боломжтой зүйл боллоо. Амен. Эзэн талархъя. Эзэн талархъя. Хүний нөхцөл байдлын талаар төгс хүчит Бурхны илэрхийлсэн үг үнэхээр практик юм. Чин аха, та төгс хүчит Бурхны үгийг үнснийхаа дараа сатааны зан чанар болох ихэрхүү бие тоосон зангаа ойлгосон байна. Тийм ээ. Хүн ихэрхүү зан чанартай байхаараа өөрийгөө өргөж бусдыг дорд үзэхэд амархан байдаг.
Түүний хувьд өөрийгөө гайхуулахад үйлгэх амарх. Ийм маягийн зан аваар бидэнд зөндөө илэрдэг. Тэдгээр нь үнэхээр илэрдэг зан чанар, төгс хүчит бурхны илчлэл, шүүлтгүүгээр бид өөрсдийгөө үүн шиг сайн ойлгож чадахгүй. Тэр үнэн шүү. Үнэ. Шашинд бид эзний төлөө ажиллахдаа өөрсдийн хүсэл тэмүүлэлд найддаг бөгөөд эхэрхүү бие тоосон гэдгээ хизээч мэддэггүй. Тэгээд сатааны зан чанарыг амьдран харуулж байгаагач мэддэггүй. Баяр суурь, алдар нэрийн төлөө ууггүй ярьж, ажиллаж, бурхныг эсрэгүүцэж түүний эсрэг тэмцэж байгаагаач ойлгохгүй, гагцхүү хувийн санаа зорилгоо биелүүлэхээр ажилтг нь үнэн. Тийм ээ. Эдгээр нь шашнаар шийдэгдэхээргүй практик асуултууд юм. Шашинд бол бид эзний төлөө ажиллахаа мэддэг боловч эзэн ямар санаатай байгааг тоодогчгүй. Илэрхий нүглэл үлдэхгүй бол өөрсдийгөө хамгийн сайн, эзнийг хамгийн их хайрладаг хүмүүс гэж л боддог. Таны яриаг сонссны дараа эцсийн өдрүүдийн Христийн суудлын өмнө шүүлт туулах нь маш практик ба зайлшгүй гэдгийг ойлгож байна. Тийм шүү. Төгс хүчит бурхны илэрхийлсэн маш олон үг хүнийг үнэхээр цэвэрлэж, өөрчилж тэгээд ч зогсохгүй төгс болгож чадна. Амен. Би эзэнд идэхэд 30 гаруй жил болжээ. Надад хязгаарч ийм туршлага гэрчлэл байсангүй. Би маш олон пастор ахлагчтай харилцаж, олон чуулганыг харсан боловч ийм туршлага гэрчлэлийг хинээс сонсож байсангүй. Өнөөдөр таны туршлагаас би цэвэрлэгээ, аврал, Тэнгэрийн хаанчлалд орох замыг олж харлаа шүү дээ. Бурхан талархай. Биднийг сонгож, Бурханы дуу хоолойг сонсгосон төгс хүчтэй Бурханд талархъя. Амен. Бид Тэнгэрийн хаанчлалын мөрөөдлөө биелүүлэх боломжтой боллоо. Амен. Амен. Тийм ээ. Бурхан талархай. Эцсийн өдрүүдийн Христ төгс хүчит бурхан завхарсан хүн төрлөختнийг цэвэрлэж аврахад шаардлагатай үнний бүх талыг илэрхийлсэн. Тэрээр хүний нүүл үйлдэж бурхныг эсэргүүцдэг сатаанлаг уг чанар, түүнчлэн янз бүрийн завхарсан зан чанарыг шүүж ил болгосон. Бид төгс хүчит бурхны үгийг уншиж, түүний үгийн шүүлт илчлэлийг туулах тусам сатаан биднийг хичнээн гүн завхруулсныг төдийчний харж чаддаг. Бурхны шүүлт гисгэлтийг туулснаар бид ямар ч халдлагыг төвчдөггүй Бурхны зөвхт зан чанарыг хардаг. Бурхан үнэхээр хүмүүсийн зүрх сэтгэлийг шинждэг. Бид чангаар хилээгүй байлаач гэсэн Бурхан зүрх сэтгэл дэх бодлыг маань илчилж, бидний гүнд нуугдсан завхарсан зүйлсийг ил болгодог нь биднийг ихэд ичээж эвгүй байдалд оруулдаг. Тэгээд бидний дотор Бурханаас эмээдэг зүрх сэтгэл бий болдог. Төгс хүчит Бурханы шүүлт ариусгалтыг туулснаар хүн төрлөختнийг аврах Бурханы ажил ямар бодтой, практик болохыг бид бүгд үнэхээр мэдэрсэн. Бид төгс хүчит Бурханы үг бүлэг ялагчдыг аль хэдийн бий болгож, илчлэл номдох зөгнөлийг биелүүлснийг үнэхээр харсан. Тэд бол хургийг хаашаач явсан дагдаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй. Тэд гим зэмгүй билээ. 4. Төгс хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ дэлхий даяар түгсэн. Одоо Бурханы сонгосон хүмүүс шүүлт туулж, ариусгагдсан тухай туршлагын гэрчлэлүүд бүгд онлайнд нийтлэгдсэн. Олон хүн тэдгээрийг үзснийхээ дараа маш их урам зориг авсан. Бүх урсгалын чин үнэнч итгэгчид төгс хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг эрж хайж судалж эхэлсэн. Тэд мөн төгс хүчит Бурханы үгээс Бурханы дуу хоолойг таньж 2000 жилийн турш тэсэн ядан хүлээсэн эзэн Есүс нь
үнэхээр эргэн иржээ гэдгийг зүрх сэтгэлдээ тодорхойлсон. Тэд асар их баярлаж нэг нэгэндээ мэдээг түгээж бүгд төгсөгчд Бурхны эзэн өдрүүдийн сайн мэдээг тунхагладаг. 10 гаруйхан жилийн дотор хаанчлалын сайн мэдээ Азиас, Европ, Америк, Африк, Номхон далайн орнуудад тархаж үргэлжлэн цэцэглэн хөгжиж байна. Одоо төгсөгчд Бурхны чуулган дэлхийн ихэнх улс оронд байгаа бөгөөд төгсөгчд Бурхны үг орчлон ертөнцийн хязгаарт хүртэл тархсан. Энэ нь эзэн Есүсийн үгийг яг таг биелүүлж байна. Аянга зүүнээс сахилж, баруун зүгт ч гэсэн гялавдаг шиг хүний хүүгийн эрэлтэн ч мөн тийм байх болно. Төгсөгчд Бурхны эзэн өдрүүдийн ажил сахилгаа мэд зүүнээс баруун зүгт төвж байна. Хэн ч үүнд саад болж чадахгүй. Мөн дэлхийн ямар ч хүч Христийн хаанчлалын үүсэл өсөлтийг зогсоож чадахгүй. Энэ юг нотолж байна вэ? Энэ нь Бурхны агуу ажил аль хэдийн гүйцэлдэж, түүний хүсэл тэнгэрч шигэ газар дээрч саадгүй, зогсолтгүйгээр гүйцэлдэж байгааг нотолж байна. Бурхан гарч ирж ажиллаж эхэлснээс хойш агуу улаан луу түүнийг улайран эсэргүүцсэн ч одоо бүр мөсөн шившиглэгдэж ялагдсан. Эцсийн өдрүүдийн Христ төгсөгчд Бурхан бол бие махбодтой болсон Бурхан, эргэн ирсэн эзэн Есүс мөн гэдгийг баримтууд хангалттай нотолдог. Энэ нь Библийн зөвнөлүүдийг биелүүлдэг. Миний хонин сүрэг, миний дуу хоолойг сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд намайг дагдаг. Эцсийн өдрүүдэд Йеховагийн өргөөний уул нь уулсын оройд байгуулагдан толгодын дээр өргөгдөнө. Бүх үндэстэн үүн рүү цутгана. 5. Үнэн замыг судлахдаа бид Бурхныг сонсох учиртай. Нэг асуултыг бодож үзье. Бурхан аль эрт бие махбодтой болж Хятадд гарч ирсэн. Тэрээр олон жил үг хэлж бүлэг ялагчдыг бий болгосон. Ийм сайхан мэдээг олонх нь хүлээн зөвшөөрч хүлээн авна гэж бодож байна уу? Эсвэл цөөнхөн үү? А. Олонх. Б. Цөөнх. Зөв хариулт нь Б. Эрт дээр үеэс үнэн зам үргэлж хавчигдж ирсэн. Эзэн Есүс ингэж хэлсэн. Учир нь Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянх шиг хүний хүүч бас өөрийн өдөртөө тийхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдно. Эзэн Есүс мөн энэ бол ёрын муу үеийнхэн гэж ил болгосон. Энэ бол яллалт хүмүүсийн үйлс ёрын муу учраас гэрэл дэлхийд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрлсан юм. Библиэд мөн ингэж хэлдэг. Бүх ертөнц хорон муу нэгний дор байдаг. Эдгээр ишлэл нь энэ ертөнцийн ёрын муу харанхуйн тухай үннийг илчилдэг. Бүх хүн төрлөختөн сатааны нөлөөнд дор амьдарч Бурхны оршин тогтнолыг эсвэл үннийг хүлцэж чаддаггүй. 2000 жилийн өмнө эзэн Есүсийг төрснийхэн дараахан Ромын засгийн газар ангуйчилсан. Түүнийг номлож ажиллах үед Юудан шашны удирдагчид Ромын эрх баригчдтай хувилдан эцэст нь түүнийг цовдлсон. Эцсийн өдрүүдэд түүх давтагдж байна. Төгсөгчд Бурхан ч бас Бурхангүй үзэлд Хятадын коммунист намын дэглэн болон шашны ертөнцийн улайрсан эсэргүүцэл яллалтыг амссан. Хүний ертөнцөд үнэн яагаад үргэлж гологдож яллагддаг вэ? Бурхны хүсэл яагаад дэлхий дээр болон улс орон бүрд гүйцэлдэж чаддаггүй вэ? Учир нь сатан энэ хүн төрлөختнийг хяндаг. Бүх дэлхий энэ хүчний дор оршдог. Дэлхий дээрх эрх мэдлтнүүд бүгд Бурхныг эсэргүүцдэг. Бурхангүй үзэлд сатанлаг хүчнүүд юм.
Ялангуяа Хятадын коммунист намын дэглэм нь сатааны ёрын муу хүчний ердийн төлөөлөл юм. Тийм учраас хүн төрлөختөн ийм завхарсан туйлын харанхуй болсон. Гэвч Бурхны биелүүлэхээр зорьсон зүйлийг сатан үнэхээр зогсоож чадах уу? Хэрхэвч үгүй. Бурхнаас ирдэг бүхэн дэвжин дэлгэрэх болно. 30 гаруй жилийн турш Хятадын коммунист нам төгсөчөд Бурханд итгэгчдийг улаарн дарсан. Хэрв төгсөчөд Бурхны чуулган ердөөл хүний байгууллага байсан бол аль эрт устгадах байсан. Гэсэн хэдий ч энэ нь устгадаагүйгээр үл барам Хятадын коммунист намын хавчлага баривчилгаагаар дамжуулан төгсөчөд Бурхныг дагдаг олон Христэд итгэгч хэлийн чанд руу дөрвөж хаанчлалын сайн мэдээг дэлхийн янз бүрийн улс оронд түгээсэн. Энэ бол Бурхны агуу хүч чадал юм. Төгс хүчит Бурхан бол эргэн ирсэн эзэн Есүс мөн гэдгийг энэ баримтууд наталдаг. Энэ бол хамгийн хүчрхэг натлахаа. Одоо Хятадын коммунист нам бүр мөсөн шившиглэгдэж ялагдсан. Хаанчлалын сайн мэдээ дэлхийд даяар түгсэн. Энэ нь Библиэд бичигдсэн зүйлийг яг таг биелүүлж байна. Энэхүү зорилго эсвэл энэхүү ажил хүнийх бол бүтлгүйдэх болно. Хэрв энэ нь Бурхных бол та нар үүнийг дийлж чадахгүй. Энэ үед зарим хүн ингэж хэлж магадгүй. Би ямар ч сатанлаг дэглэмийг сонсдоггүй. Харин пастрыгаа сонсно. Хэрв энэ нь үнэн зам мөн бол манай пастор лавтай хүлээн авна. Хэрв тэр худал гэж хэлбэл энэ нь худал байж таарна. Ах эгч нараа, та нар энэ үгтээ санал нийлж байна уу? Энэ нь Бурхны ажил мөн эсхийг судлахдаа бид шашны удирдагчдын олонх нь үүнийг хүлээн авсан эсгэд тулгуурлан тодорхойлж болохгүй. Эзэн Есүсийг гарч ирж ажиллаа хийж байх үед хэн түүнийг цовдлсныг та нар санаж байна уу? Шашны удирдагчид Библийг сайтар мэддэг, бусдад байнга заадаг хүмүүс байгаагүй гэж үү? Энэ баримт юуг харуулж байна вэ? Библийг сайн мэддэг, тайлбарладаг хүмүүс Бурхны ажлыг мэддэг хүмүүс байх албагүй. Тэднийг Бурхныг мэддэг гэж хэлж бүрж болохгүй. Ахлах тахилж хуулийн багш нар, фарисеучуд, судрын мэрэгжилтнүүд байсан ч эзэн Есүсийг ширүүн эсэргүүцэж, яллаж, эзэстэй антихристүүд гэж илчлэгдсэн. Өнөөдөр бид Бурхны илрэлт ажил мөн эсхийг шашны удирдагчдын үзэл бодолд тулгуурлан тодорхойлсоор байвал энэ хитрхи мунхаг хэрэг биш гэж үү? Үнэн замыг судлахын тулд бид ариун сүнсний ажил байгаа эсхийг, үнний илэрхийлэл байгаа эсхийг харах ёстой. Энэ нь гол зарчмууд юм. Зөвхөн шашны удирдагчдын үзэл бодолд найдах нь Бурхныг эсэргүүцэж түүгээр таягдан хаягдахад хүргэнэ. Тэгвэл бид үнэн замыг хэрхэн судлах ёстой вэ? Үнэн замыг судлахын тулд бид төгс хүчит Бурхны үгийг унших ёстой. Зөвхөн төгс хүчит Бурхны үгээр л бид тэдгээр нь үнний илэрхийлэл, Бурхны дуу хоолой мөн эсхийг таньж чадна. Дараа нь бид төгс хүчит Бурхны чуулганыг харах ёстой. Тэнд ариун сүнсний ажил байна уу? Энэ хүмүүс төгс хүчит Бурхныг хүлээн авсныхаа дараа олон жилийн турш ямар үр дүнд хүрсэн бэ? Тэд Бурхныг үнэхээр мэддэггүй? Тэдний аим зан чанар өөрчлөгдсөн үү? Сатанлаг завхрал нь цэвэрлэгдсэн үү? Энэ нь бидний судлах ёстой зүйлс юм. Хэрэг бид төгс хүчит Бурхны үг үнэн гэдгийг баталгаажуулж, Бурхны дуу хоолой мөн гэж танивал энэ нь Бурхны илрэлт ажил мөн гэдэгт итгэлтэй байж болно. Гэхдээ үүнийг баталгаажуулсны дараа хэрв сатан ирж хідэн сүрэг эсвэл гүтгэлгийн үг хэлбэл та түүнд итгэсээр байх уу? Та Бурхны үгийг үнэн гэж итгэдэг үү? Эсвэл сатаны худал үгэнд итгэдэг үү? Энэ бол хүн бүрийн нүур тулдаг эгзэгтэй сонголт юм. Хэрв хүн үнэхээр эрүүл ухаантай бол үннийг сонгох ёстой.
Бурхны үг бол үнэн. Харин сатаанд үнэн байдаггүй. Пастор ахлагчид ч үннийг илэрхийлж чадахгүй. Тэд зөвхөн цуу яриа тарааж, худал хийлж, итгэгчдийг төөрөгдүүлж, тэднийг үнэн замтай холбогдохоос сэргийлж чадна. Бид хүнд итгэж болохгүй. Сонголт хийхдээ бид эхлээд үннийг сонгох ёстой. Үннийг эзэмшдэг хэнийг ч бид хүлээн авч, биднийг аварч, цэвэрлэж, төгс болгохын тулд үннийг илэрхийлж чадах хэнийг ч хүлээн авна. Хэрэг бид сатааны үгийг сонсож, эзний эргэн ирэлтийг алдвал, суйрал Бурхны шийтгэлтэй тулгарх нь гарцаагүй. Үнэн замыг сонссон ч судлахгүй, тэрч бүхэл ялалхын үр дагавар. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Ямар ч улс орон, ямар ч хүч Бурхны биелүүлэхийг хүсдэг зүйлд саад болж чадахгүй. Бурхны ажилд саад хийхээр оролддог. Бурхны үгийг эсэргүүцдэг. Бурхны төлөвлөгөөг үймүүлдэг. Сүйтгэхээр оролддог хүмүүс эцэстээ Бурхнаар шийтгүүлнэ гэж бид бүгд итгэдэг. Бурхны ажлыг эсэргүүцдэг ямар ч хүнийг Бурхан там руу хөөнө. Бурхны ажлыг эсэргүүцдэг ямар ч улс орныг Бурхан устгана. Бурхны ажлыг сүрэн босдог ямар ч үндэстэн Бурхнаар газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болно. Би бүх үндэстэн, улс орон, тэрч байтугай бүх салбарын хүмүүсийг Бурхны дуу хоолойг сонсож, Бурхны ажлыг харж, хүн төрлөختний хувь заяанд анхаарлаа хандуулж, улмаар Бурхныг хамгийн ариун, хамгийн хүндтэй, хамгийн дээд, хүн төрлөختний дунд шүтэгдэх цорын ганц бай болгож, бүх хүн төрлөختнийг яг л Авраамийн үр удам Йоховагийн амлалт дор амьдарч байсан шиг, Бурхны анх бүтээсэн Адам Ива хоёр Эден цэцэрлэгт амьдарч байсан шиг Бурхны ерөөл дунд амьдруулахыг ятгах байна. Бурхны ажил яг л сүрлэг давлгаа мэт нөмрөн ирдэг. Хинч түүнийг саатуулан барьж чадахгүй. Хинч түүний алхааг зогсоож чадахгүй. Түүний үгийг анхааралтайгаар сонсдог, түүнийг эрж хайж, түүгээр цангадаг хүмүүс л түүний мөрийг дагаж, түүний амлалтыг хүлээн авч чадна. Харин тэгээгүй хүмүүс дааж давшгүй гамшигт өртөж, яг тохирох шийтгэлээ хүртэнэ. Хэрэг бид Бурханаас эмээдэг сэтгэлгүй, цуу яриаг ялган таних чадваргүй, сохроор хүмүүсийг дагаж, Бурхны шин ажлыг эрж хайж судлалгүйгээр цуу ярианд амархан итгэдэг бол эцсийн өдрүүд дэх Бурхны авралыг алдаад зогсохгүй, Бурхны жигшин гололт шийтгэлийн бай болно. Бурханд итгэж, Бурхныг дагдаг хүмүүсийн хувьд Бурхны эцсийн өдрүүдийн ажилтай тулгарх үедээ бид Бурханаас эмээдэг сэтгэлээр үүнд хандаж, чин сэтгэлээсээ эрж хайж судлах ёстой. Ийм маягаар л бид Бурхны ажилтай хөл нийлүүлж, эцсийн өдрүүд дэх Бурхны авралыг хүртэж чадна. (2000) жилийн өмнө Эзэн Есүс ингэж амласан байдаг. Харах тун, би хурдан ирнэ. Тэрээр мөн ингэж зөгнсөн. Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно. Янз бүрийн газруудад өлсгөлөн, тахал, газар хөдлөлт болох болно. Одоо 2000 жилийн хүсэл тэмүүлэл хүлээлтийн дараа эцсийн өдрүүдийн шинж тэмдэг илэрч дэлхий эцсийн төгсгөл рүүгээ дөхөж байна. Дэлхий даяар гамшиг байнга тохиож,
улам бүр ноцтой болж байна. Газар хөдлөлт ямар ч сэрэмжлүүлэлгүйгээр тохиолдож, ган гачгаас болж, газар цуурч, үерийн ус, гэр орон, амь насыг суйруулж байна. Хүчтэй түймэр, ой мод, хот суурангуудыг үнс нуран болгож байна. Үүний зэрэгцээ тахал олон жил үргэлжилж, дайн дажин тасралтгүй дэгдэж хурццсаар байна. Энэ бол эзний эргэн ирэлтийн чухал мөч юм. Та түүнийг ирэхэд угтан авахд бэлэн болсон уу? Та сүд залуутай уулзах, ухаалаг охид болоход бэлэн үү? Эзэн Есүс ингэж хэлсэн: "Миний хонин сүрэг миний дуу хоолойг сонсдог." Та Бурхны дуу хоолойг хэрхэн ялган таньж, түүний эргэн ирэлтийг алдахгүй байх талаар мэдхийг хүсэж байна уу? Та жинхэнэ Христ ба хурамч Христүүдийг ялган таних мэрэгэн ухаантай болмоор байна уу? Эзэн эргэн ирэх үед бид бүгд Бурхны хаанчлалд орохыг хүсдэг. Тэгвэл Бурхны хаанчлалд орох нөхцөл болцол нь юу вэ? Бидний хүн нэг бүр дээр Бурхны шүүлт ирэх тухай Библиэд 200 гаруй зөвнөл байдаг. Итгэгчд болон үл итгэгчдийг Бурхан хэрхэн шүүх вэ? Шүүлт нь бидний эцсийн хүрэх газартай ямар хамааралтай вэ? Эхнээсээ өнөөг хүртэл Бурхан сатааны эсрэг тэмцэж, хүн төрлөختнийг нүглээс аварсаар ирсэн. Хүн төрлөختнийг аврах 6000 жилийн удирдлагын төлөвлөгөө Бурханд бий гэж хэн нэгэн танд хэлж байсан уу? Бурхан хэрхэн удирдлагын төлөвлөгөөгөө төгсгөж биднийг сайхан хүрэх газар руу аваачих вэ? Энэ бол зүгээр нэг Библийн хичээл биш. Бид таны хизээж сонсож байгаагүй олон нууцыг тайлах болно. Сүмдэр сонсдгоос ч илүү ихийг та эндээс сонсож мэдэх болно. Эндээс та агуу гамшигаас хамгаалагдах боломжийг олж авах болно. Эндээс та Бурхан хаанчлалаа газар дээр хэрхэн биелүүлж байгааг ойлгож авах болно. Эзний өдөр ойртож байна. Ийм үед эргэлзэх нь үхэх үр дагаварт хүргэж болзошгүй. Өчигдөр тэдний сүүлчийн өдөр гэдгийг хэнч урьдчилан таамаглаагүй. Зүрх шимшрүүлэм зүйл гэвэл маш олон хүн маргаашийн төлөвлөгөө хийсэн ч түүнийгээ биелүүлж чадаагүй. Тоо томшгүй олон хүмүүс үннийг ирж хайхаасаа өмнө амиа алдсан. Харин бид амьд хэвээр байгаа бөгөөд өнөөдөр Бурхны дуу хоолойг сонсох боломжтой. Маргааш юу болохыг бид мэдэхгүй. Гэхдээ Бурхан мэддэг. Тэр танд гарах гарц нээж өгсөн. Амар амгалан түүний хаанчлал руу хөтлөх замыг нээж өгсөн. Цаг байгаа дээр амжиж ирээрэй. Манай Библийн хичээл өдөр бүр үнгүй онлайнаар явагдаж байна. Улаанбаатарын цагаар өглөөний 10 цаг, өдрийн 12 цаг, оройн 20 цаг болон шөнийн 21 цаг. Facebook Messenger-ээр оролцох боломжтой. Илүү ихийг мэдхийг хүсэж байвал 976 9578 8733 дугаар руу залгана уу?